За энэ бол бас манай сургачгийн чанартай. Энэ номны нэр бол Гэрийн сургуулийн чухал заавар. Манжаараа бол бой тачгүй оюнгоо жорон гэж юм нэртэй ном байна. За энэ ном бол 4 дэвтэр. Тэгээд энд дөрвөн дэвтэр нэг тогтоол хадгалж байна. Ингээд бол бүгд гарчиг адилхан. Тэгтээ дугаарлахдаа бол Д дот гэж дугаарлаагүй. Зүгээр энэ эхнийх нь бол амба буюу их гэдэг ийм үгтэй. Дараагийнх нь бол хавху буюу нэвтэрхий. За дараагийнх нь ачаабун буюу тохиол гэдэг. Тэгээд дараагийнх нь агдун буюу бат гэдэг ингээд ийм үгээр бол энэ дөрвөн дэвтрээ ялгчихсан. За тэгээд энд юу тэгэхээр энд бол нэгэн зүйл гэж хагаад ингээд тэр тодорхой гарчиг байхгүй тэр зүйлүүдээ бол тоогоор дугаарлцсан. Нэгдүгээр зүйл, хоёрдугаар зүйл гэдэг, гуравдугаар зүйл гэдэг. Тэгээд тэр зүйл дотор бол нэг юм харилцан яриа эсвэл юм хөөрөнс өгүүлбэрээр ингээд нэг жижиг бичвэр, тусдаа бичвэрүүд байгаа юм хооронд. Тэгээд тэр утга агуулга нь бол одоо маш өөрхөн. Зарим нь бол одоо бичих сурахын тухай. За тэгэл ер нь хүний амьдрал одоо ахуй одоо ажил эрхлэх, худалдаа хийх. За тэгэл одоо сүм хийдэд мөргөх гэл ингээл ер нь хүний амьдралын эргэн тойронд төлөх одоо олон талтай юм зүйлийг бол хөөрнч гэсэн. Тэгээд хөөрнөхөө аж ахуй тэн дээр бол бас юм одоо сургамж олгосон хуучны одоо одоо үтгсэн үг юм уу, хуучны уламжлалсан үг гэж ярьдаг ямар нэгэн сургамжтай өгүүлгийг хэлээд тэгээд тусдаа бичвэрүүд оруулсан. Тэгээ энд бол нийтдээ бол 100 зүйл байна. Хамгийн сүүлийн дээр бол 100 дугаар зүйл гээд ингээд дуусгасан. За энэ бол одоо тэр манчхилийг заахад манч нар гэрийн сургуулаар одоо манч гэрийн сургуульд ямар зохиолыг үздэг байсан юм, юуг заадаг байсан юм гэд энэ бүгнийг бол судлахад бол энэ зайлшгүй юм чухал одоо бас сонирхолтой юм зохиол байна. Тэгээд энэ бол бас нэгийг сурч 3-ыг сэхэрэх манжугны талбичиг гэж нэртэй юм зохиол байна. Нэгийг сураад 3-ыг нэвтрэх манжугны талбичиг гэдэг. Тэ. За ингээд энэ дотроо бол энэ юм маягаар гарч галсан хууцны дугаарыг бол хятадаар тавьсан. Тэгээд бол манж хятад юм хадмал юм бичиг байна. За энэ эхлээд бол энэ оршил байгаа. За тэгээд энэ зохиолыг бол бичсэн хүн бол одоо Жувентү гэдэг бол бичгийн төшмөл сайд хүн бол Тэнгэрийн тэсний 11-р онд. Тэ. Өөрөөр 1746 онд бол бичсэн ийм зохиол байна. Тэгээд энэ оршилд одоо бичснээс нь харахад бол энэ за энэ оршилд бичснээс нь бол нэг иш татаад нэг дундаас нь уншия. Идвэ ном бичгийг тайлан бичих чөлөөндөө зовх зүтгэс эмээлгүй хятад үгээр зохион манж үгийг холбон зэрэг дисийг ялган салгаж хэргийг үзэж бичгийг төгсгөж нэгийг сураад 3-ыг нэвтрэх бичиг хэмээн нэрлэж анх сурах ардын тэмдэглэх уншихад хэлбэр болгоо гэд ингээд цааш нь бол энэ зохиолыг яах гэж бичсэн учраас энэ бол бас дэлгэрэнгүй дурдсан би. Тэгээ эндээс үзэхэд бол энэ хүн эхлээд бол одоо хятадаар бичснэгээ урд нь бол манжаар дараа нь орчуулад ингээд ийм хадмал зохиол болгоод барлуулсан юм шиг байна. За тэгэхэд оршлынхон дараа бол манжийн цагаан толгойн 12 толгой гэж хэлдэг
За манж цагаан толгойг оруулаад ингээд дараа нь уг зохиол нь эхэлж байгаа. Тэгээ энэ уг зохиолоо бол одоо уламжлалт манжийн талбичгуудыг зүйл хуваах яг тэр дагуу зүйл хуваасан. Манж уламж талбичгууд бол тэнгэрийн зүйлээс эхэлдэг. Хамгийн сүүлд бол одоо хорхойн зүйл гэдэг төгсдөлтэй яг тэрнтэй адилхан юм зүйл хуваагаад тэнгэрийн эхний дэвтэр ингээд тэнгэрийн зүйл гэдэг эхэлж байгаа. Тэгээд хамгийн сүүлийн зүйл нь хорхойн зүйл гэдэг. Ингээд энэ хооронд бол маш олон зүйл. Тэгэхээр энэ талбичгийн нэг сонирхолтой нь бол гэдээгэр энэ бол хадмал тал маягтай боловч энэ бол зүгээр орчуулгын ийм дан үгийн тал биш. Энэ чинь зүйл хуваасан мөртөө тэр тухайн тайлбар тавилагтай. Нэг баг энэ жишээлбэл тэнгэрийн зүйл гэхтэл энэ тэнгэрийн холбоотой ингээд уламжлалт ойлголт юу ингээд бүтэн бичвэр оруулаад ингээд явцсан. Олон уц тэгээ тэр дундаа бол тийм юмыг энийг бол одоо гэгэн тэнгэр гэнэ ямарыг нь одоо ингээд энэ дотроо бол тайлбаруудыг ингээд үгийн тайлбаруудыг оруулаад явцсан. Тэгээд энэ тэргээрээ маш сонирхолтой. Ер нь бусад тайлбарчид бол яг толгойг болгож байгаад л нэг зүйл хуваасан ч гэсэн зүйл хуваасан тэр толгойг болгож байгаа тэрнийг бол тайлбарлаа явдаг. Энэ бол тийм толгойг бол зурус гаргаагүй. Тэнгэрийн зүйл гэж автгаадаа яачгаад тэр дундаа бол тэр тэнгэртэй холбоотой олон зүйлээ дурдахын дунд бол ингээд уламжлалт огтхуунуудыг тайлбарлалцсан юм өөрмөц юм бүтцтэй зохиомжтой юм. Энэ ном бол одоо бас манж болон хятад хэлнээс харилцсан орчуулга хийх юм гарын авлага болгосон ийм чанартай ном байна. За дараа нь энэ энэ чухал зорилгын эмчиг бид ярьчихсан тийм. За дараа нь энийг номыг танилцуулъя. За энэ ном бол гурван зүйлийн үг хадмал үзэсгэлэнт ор хэлбэр болгосон бичиг гэдэг ийм зохиол юм аа. Тэгээ энэ гурван зүйлийн үг хавсарсан үзэсгэлэнт ор хэлбэр болгосон бичиг гэж энэ манж хятад монгол гурван хэлээр хадмал ийм тал юм байна. Тэгээ энэ бол зөвхөн тойл бичиг биш, бас энэ хэлзүүн бичиг гэж болно. Үүнийг бол одоо Чингийн үеийн гадаад Монголын тэрэг засах явдлын яамд төшмөл байсан Жинзай гүм гэх хүн бол зохиож эхлээд тэгээд дуусгалгүй аргасан байсныг бол түүний хөвгөө мөн одоо бичгийн төшмөл Фужион хэмээгч бол одоо эцгийнхээ орхисныг бол үргэлжлүүлж дуусгахын хамтаар бас өмнө зохиосонд нь багсаг засвар хийгээд ингээд дэлгэрэнгээ оршил бичээд хэвлүүлсэн ийм ном байна. Тэгээ энэ зохиол бол орчлын дараагаар ингээд гурван хэлээр хадаад ингээд тэгээд энэ бол олон эрдэмтэн энэ талаар бол бас судалгааны зүйл бичсэн энэ ач холбогдлыг өгүүлсэн байдаг л да. Тэгэхээр энэ бичиг бол Монголын уламжлалт зөвхөн манж төдийг энэ чинь монгол хэлний бас одоо уламжлалт хэлзүүн бичгийн нэгэнд бол тооцогдож явдаг юм байна. Тэ. Юу гэхээр бол энэ бол одоо тий алгалыг одоо уг найруулах нөхцлүүдийн утгыг ажиглалт хийсэн өмнө гарч ирсэн хэлзүүн бичгүүдээс өрмөц тийм ажиглалт хийсэн. За мөн одоо сул үгийн зүйлсийг одоо холбоо болон янз бүрийн өгүүлбэрийн дунд болон адаг тэргэлдэг баямж чадахтай юм хандлага өгнүүд тэдгээрийн бол бас
нэг дор эмгэлээд утгыг нь бол бас одоо манж Монгол хэл харилцан онолдуулаад нэг утгыг нь гаргаж ирснээр их сонирхолтой юм л да. Тэгээд жишээлбэл энэ хуудсан дээр ингээд эхнэд ингээ харахад бол одоо тий ялгалын нөхцлүүд ямар манж хэлний Д гэдэг Д гэж бичдэг нь Монгол хэлэнд бол яаж орчуулдаг вэ? Утгыг ингээд Д-г нь бол Монгол хэлний өгөршхийн тий ялгалын дур тураар орчуулахаас гадна дагаан дэгнээр бас орчуулах. За тэгэл ASS гэл ингээл өөр олон хэлбэрээр орчуулах болдог. Тэгээд түүнийг бол жишээтэй ингээд гаргаж өгсөн байдаг юм. За тэгээд үндсэн талын хэсэг бол цагаан толгойн дэсгийн даруй манж хятад монгол гэсэн ийм дараалалаар оруулсан. Ингэхдээ монгол үгийг бол монголчгоорш манж үгээр манж үсгээр монгол үгийг бэл одоо энэ ингээ харагч байгаа. Эхний хэсэг нь манжаар хятад орчуулга. Тэгээ монголоор орчуулахад бол монгол үчгээрээс манж үсгээр монгол үгийг бичсэн. Тэгээ энэ бас нэг энэ юу гэхээр бол энэ ч бол 1780 онд гарсан тал шүү дээ. Тэгэхээр тэр үед гарсан тал бичгэд бол монгол үгийн дуудлага тухайн үеийн монгол үгийн дуудлага ямар байсан бэ гэдгийг харах юм боломжийг бидэнд бас гаргаж байгаа. За тийм учраас бол энэ хэлний судалгаа хийхэд бол бас өрмөц юм одоо нэг бас хэлний дурсгал гэж болно доо. Монгол үгийг манжаар тэмдэглэсэн. Өөрөөр хэлбэл монгол үгийн дуудлагыг бас эндээс бол олж харна гэсэн. За энэ ингээд нийтдээ энэ бол 1780 онд бол бараар хэвснээс гадна хожим бол гараар одоо хуулсан янз бүрийн олон хуулбар байдаг л да. Энэ бол нэг тийм бас биерээр одоо хуулж үтсэн юм хуулбар байна. За дараагийн нэг зохиол бол энэ саяын бидний танилцуулсан бичгтэй мөн холбоотой үзэхүйдэр хэлбэр болгосон бичгийн ташаарсан явдлыг залруулсан бичиг гэж нэг юм зохиол байна. Тэгэхээр энэ зохиол бол энэ зохиолыг бол 1848 онд хэвлүүлсэн юм зохиол байгаа. За энэ ингээд энд бол ингээд манжаар хятадаар тэгээд монголоор бол гарчиг тавьсан. Ер нь л энэ гурван хэлээр л байгаа юм хавсгалсан юм зохиол да. Тэгээд одоо оршил бол бас ингээд гурван хэлээр. Оршил бол манж монгол хятад гэсэн юм дараалалтай явж байна. За энэ зохиолыг бол сайшингаа хэмээх бичгийн төшмөл бол зохиосон юм тал бичиг байгаамаа. Тэгээд энэ нь бол талын үндсгийн хэсгийг харуулъя. За ингээд энд бол манж толгойтой. Тэгээд энд бол ингээд гурван дараа нь хятад орчуулгыг тавиад тэгээд монгол орчуулгыг бол хоёр янзаар тавьсан. Тэгэхээр энэ доор байгаа нь бол одоо Жинзай гүн буюу Утагунун гүн түүний хөвгүн Фүжүн нарын одоо хэвлүүлсэн дэр үзэхүйдэр хэлбэр болгосон гурван зөвлөг хадмал үзэхүйдэр хэлбэр болгосон бичгийн байгаа юу одоо онолт орчуулга. Түүнийг бол залруулж ийм байх ёстой гэж энэ сайшингагийн тавьсны энэ дунд нь ингэж бичсэн. Тэгэхээр бол энэ ямар үгийг ийм байх ёстой одоо ийм болгож бичих нь зөвөө гэдгээд ингэж тавьчихсан. Тэгээд энэ бол ийм нэг дэвтэр гэхдээ маш олон үг энд бол багтсан байна. Тэгэхээр энэ бас их сонирхолтой. Тэгээд энэ зохиол бол нэг хоёр хэсэгтэй. За эхний энэ хэсэг бол одоо ингэж одоо ташаарсныг нь залруулсан хэсэг гэж ингээд цагаан толгойн юм. Дараагийн хэсэг нь болохоор одоо нөхмөр одоо үзэхүйдэр хэлбэр болгосон бичгийн тасгалсныг нөхсөн юм бичиг гэж. Тэгэхээр бол бас
одоо ийм толгой өгөхтэй зүйл бол орох ёстой гэдэг энэ тэнд бол тассныг нөхөж оруулсан гэдээ бас ийм хэсэгтэй. Тэгээ энэ сайшингагийн энэ зохиол бол бас их маш сонирхолтой юм. За чухам ямар үгийг яаж бичсүгийг чибэл одоо билбэсүн гэснийг бол билбэсүн гэж бичих ёстой. Чингээжи гэж бичснийг бол чингийжи гэж бичих ёстой гэдэг ингээд гихтэр залруулсан байгаа. Тэгэхээр энэ ямар үгийг яаж залруулсан бэ гэдгийг нь одоо ингээд бас хэлний төлөв үднэс нягтлаад ингээд үзэхэд бол сонирхолтой юм зохиол байгаамаа. За дараагийн бас нэг танилцуулах бол мөн саяын номыг зохиосон Сайшингаа Төшөмлийн бичсэн зохиол байна. За энэ бол Монгол өсгийн журмыг салгасан бичиг буюу манжаар бол Монгол хоригн ий журган бай багсаалахаа битгээ гэж ийм дээд-доод хоёр дэвтрээр дэвтэрлсэн ийм зохиол байгаамаа. За тэгэхэд энэ зохиолыг бол төр гэрэлтийн 28 дугаар онд бичиж дуусгасан тухайгаа бол энэ дэлгэрэнгүй оршил бол бичсэн байгаа. За энэ оршилд бол одоо зохиог Сайшингаа өөрийн багш болоод өөрийн эцгийн одоо заан сургаж Монгол бичгийг манж Монгол бичгээр одоо бичиг зохиох боловсруулахад нэгт Нямбаа хандах ёстой тухай сургаж заасан талаар бол нэлээд дэлгэрэнгүй өгүүлсэн юм байгаа. За тэгээд энэ зохиолыг бол ийм зохиомж нь бол одоо цагаан тулгаан дэсгийн дагуу усгэр эхлээд ингээд манж хятад Монгол гэсэн юм дараалаар ингээд талилсан юм тал юм байна. Тэгээд гэхэд ингээд цаа монголоор арга гэдэг ингээд үлээ явцсан. Тэгээд энд манж хэлэнд одоо ижил дуудлагатай өөрөөр хэлбэл одоо омоним гэж гэлдэг. Омоним хэлбэртэй юм үг хэлбэр нь ижил боловч өөр утгатай юм үг ус байдаг. За тэрнээс гадна нэг үг бол бас олон салаа утгатай бас байж болдог. Тэгэхээр тийм одоо үгсийг бол монголоор юу гэж орчуулдаг, яаж буулгадаг тэр энэ төрөг бол бүр энд бол аль болохоор ялгаж салгаж бүгдийг одоо шавж гаргахыг бол хичээлсэн. Тийм ч учраас одоо Монгол Улсын журмыг салгасан бичих гэж. Жишээл одоо манжаар илээ гэдэг ингээд хэлбэртэй. Энэ бол монголоор ил гэж ингэж орчуулахаас гадна нин гэж бас орчуулдаг. Тэгэхээр бол энэ нэг одоо манжаар ütсэн нэг дүрсгийн дар бол монголоор хэд хэдэн янзаар орчуулах зүйл бол тэр бүгдийг аль болохоор тусгах гэж оролцсон юм. Тайлбарч юм аа. Тэгээ энэ тайлбарчиг бол бас манж Монгол уламжлалт тайлбарчгийн тал бол нэгэн тийм томхон одоо байр эзэлдэг бас юм дурсгал та. Тэр нь бол манж Монгол тайлбарчгийн зүйлүүд бол одоо Альбертийн чанартай төрөөс одоо гүйцэтгүүлсэн хааны бичсэн гэж нэртэй энэ тайлбарчгууд байхаас гадна одоо бичгийн төржмөдийн хааны зардал хэрэгцсэн тайлбарчгуудаас гадна бичгийн хувь хүмүүсийн зохиосон юм тайлбарчид байдаг. Сайшингаа бол бас ийм тайлбарчгийг зохиосон. За энэ бол ингээд хоёр бат ингээд юм бараар гэж болол. Энэ тус номын санд халгаж байна. За дараагийн нэг танилцуулах зохиол бол 6 явдлын яамны тогтцоогийн бичиг гэж нэртэй юм тайлбарчиг байна. За энэ манжаараа бол за энд бол манж хятадаар бол ингээд хавсарсан тайлбарчиг л дээ. Манжаар нь хэлэх юм бол нингүн журган Шангахай гийсэн битгээ гэж. Тэгээд журган гэдэг нь журган буюу явдлын яам гэж. Тэгээд 6 явдлын яамны
Шангаха гээсэн гэдэг нь бас өөрөөр бол тогтоохоо гээсэн үгээ тогтсон үг гэж хэлж байгаа юм. Яг өгчл бол одоо төгссөн үг гэж, төгсгсөн үг гэж. Тэгэхээр энэ ер нь бол манж тал бичгийн зүйлд бол бас манжаар алтан бичгийг гүйцэтгүүлэхэд бол одоо дандаа тогтсон, заавал тогтцоогийн хүрээнд хэрэгэлдэг. Тогтсон биш үгийг хэрэглэх юм бол хааны бичсэн манж талаас бол бас тэнд бол орсон үгийг ашиглаж болно. Тэгээд энэ алтан хэргийг гүйцэтгэхэд хэрэгэлдэг тогтсон үг болоод хааны бичсэн манж талд байхгүй өөр одоо үгийг алтан бичгийн зүйлд хэрэглэхийг бол цэвэрлэдэг юм хуультай байсан. Тэгэхээр энэ бол Чингийн үед бол олон яамд газарлах 6 явдлын яам байсан. Тэр 6 явдлын яам нь бол одоо төшмөлийн явдлын яам, ёслолын явдлын яам, одоо шүүх явдлын яам, сангийн явдлын яам гэх мэт ингээд 6 явдал юм. За энд бол жишээлбэл энэ төшмөлийн явдлын яамны тогтцоо гэл ингээд. Тэгээ одоо хятадаар манжаар гэдэг ингээд бичээд байсан. Тэгээ энэний доор бол энэ уг бичих нь бол 2 хэлний. Гэвч хожим одоо хожмын нэг хэн нэгэн бол бичих юм бол бас давхар өөрийн гараар одоо Монголын нэмээ явчихсан. Уг зохиолнууд бол 2 хэлний холовч энэ бас нэг ойггүй энэ нэг бичихийн хүн бол Монголыг нэмээд бүх үгийн дор бол монголоор бас ингээд хатаад гараар бас нэмээд бичсэн байгаа. Тэгээд өөрөөр хэлбэл энэ тэгэхээр бол 3 хэлний шахуу юм. Тэгэхээр хэн нэгэн алтан бичгийн алтан хэргийг одоо гүйцэтгүүлэх алтан хэрэгт ашиглахын тулд бол энийг бол зориугаар ингээд бүр монголоор ингээд хууц нэмээд дунд нь оруулах хийгээд тэгээд энийг бол энэ зөвхөн хятад манжтай байсан дээр ингээ оруулах гэж хад монголоор бол ингээд сайхан орчуулаад хийж гисэн байна. За тэгээд энэ бол эхний ингээ дэвтэр нь бол төшмөлийн явдлын яам, сангийн явдлын яам. Дараагийн зохиол бол мөн сангийн явдлын яам үргэлжлээд ингээд ёслолын явдлын яамны. Гэх мэтээр энэ ингээд бол нийтдээ бол 4 дэвтэрт 6 явдлын яамны алтан хэргийг гүйцэтгэх тогтцоо үг. За энд бол шүүх явдлын яам. Шүүх явдлын яам болон үйлдэх явдлын яамны тогтцоо үгийг бол нэг дэвтэр болгоод за энэ сүүлийн энэ дэвтэрт бол цэргийн явдлын яам. Ингээд нийт 6 явдлын яамны алтан хэргийг гүйцэтгээд хэрэглэдэг тогтцоо үгийг оруулжээ. За энэчлэнгээр бас одоо алтан хэрэглэх одоо тогтцоо үгийн тойл одоо тус номын санд хэд хэдэн хөлбөрөөс хадгалж байгаа. За ингээд бид Монголын төв үндэсний номын сангийн дорн дахны номын сан хөмрөгдөх манж хөмргөөс хэл шинжлэлийн ангитай холбоотой за нэг 10 зохиолыг бол дээшлээ танилцууллаа.